Өглөөний мэнд итгэлийн ахын дүүсээ. Тэгээ өнөөдрийнхөө өглөөний үг рүү орохоос өмнө эзэн бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Гайхалтай өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь өнөөдрийн үгийн цагийг таны өмнө өргөж байна. Өнөөдрийн үгээрээ эзэн та бидэнд ухаарлыг, ойлголтыг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өчигдөр бид нөхөр хүн хэрхэн эхнэрийгээ хайрлах талаар үзсэн байгаа. Тэгээ өнөөдөр бид сайн эхнэр эзнээс ирсэн эрх ивэл юм а гэдэг талаар үзэх болно. За сургаалт төгс 31-ийн 10-аас 11-ийг би эндээс уншиж өгье. Чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Чухамдаа тийм эхнэр эрдэнсээс ч илүү үнэтэй. Эр нөхөр нь түүнд итгэн, эд гадуурсан эс барагдана гэсэн байна. Амен. Сайн эхнэр бол Бурханаас өгсөн, нөхөр хүнд бол өгсөн ивэл бол бэлэг байгаа. Тэгээ эхнэр бол Бурханаас өгсөн гайхалтай бидний туслагч байгаа. За эхнэр хүний хувьд болохоор яваагаас ерөнхийдөө имээдэг, нөхрөө хүндэлдэг, мөн ухаалаг, эхнэр нөхөр хүүхдүүдтэй халамжтай, хайртай, мөн цэрэг ариун байдлаа хадгалдаг байх нь бол маш чухал байгаа. Тэгээд ийм эхнэр бол эрэгтэй нөхөр хүний хувьд бол Бурханаас өгсөн ивэл юм аа. Тэгээд сургаалт төгс 31-ийн 10-аас 11 дээр энэ талаар бол бичсэн. Энэ сайн эхнэр гэдэг бол ердөө гоо сайхан авьяас чадвар эсвэл гаднах амжиртай хэмжигдэхүйг бидэнд хэлж байгаа биш. Мөн харин зохис сайн эхнэр бол эзнээс өгдөг ивэл, гэр бүлийн бат бус бүх суур, нийгмийн амар тайвны их усүр, их үндэс юм а гэдгийг бас харж олноо. Сайн эхнэр бол эзнээс имээдэг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол чухал шин чанаруудын бас нэг юм а. Сургаалт төгс 31-30 дээр дур булаан байдал хуурмаг, гав үзгсэн төр зүрийн харин яваас гас эмээгч нь магтууштай юмаа гэж хэлсэн байдаг. Эзнээс имэн гэдэг бол айз зүхтаах бус, харин түүнийг хүндэлж, түүний хүслийн амьдралынхаа гол чиглэл болгодог энэ зүйл хэлж байгаа. Ийм эмэгтэй шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн хашиг сонирхлыг бус, Бурхны хүсэл юу вэ гэдгийг хамгийн түрүүнд харж, мөн гэр бүлийнхаа сайн сайхныг түрүүнд тавьж боддог талаар эзэн хэлсэн байна. Хэрвээ тийм байвал мэрэгэн ухаан, тогтвор, итгэл даах үз бас эмгтэй сайн эхнэр болд юм а гэж эзэн үгээрээ бас бид эмгтэйчүүдийг ятгаж урамшуулсан байна. Хоёрт нь бол нөхрөө хүндэлдэг эхнэр бол сайн эхнэрийн бас хэв шинжийг агуулдаг. Эфес номын 5:33 дээр эхнэр нь нөхрөө хүндэлдэг байгээ гэж заасан байдаг. Хүндлэл гэдэг бол зөвхөн үгээр бус, хандлагаар бус, харилцаа, хандлага, өдөр тутмын жижиг үйлдэлээрээ бас илэрхийлэгддэг. Нөхрөө хүндэлдэг эхнэрийн гэрт мөн адил итгэлцэл оршилдог байгаа. Сургаалт төгс 31-р бичсэнчлэн эр нөхөр нь түүнд итгэнэ гэсэн байдаг. Итгэл байгаа газар айдас, хардлага, сэрдлэг, хуваагдал, хагарал, хэрүүл маргаан байдаг. Ийм эхнэр нөхрийнхөө сул тал дээр бус, харин давуу талыг дэмжиж түүнийг урамшуулж босгоход тусалдаг. Учир нь Бурхан эмэгтэй хүнийг эр нөхрийнхөө туслагч байхаар бүтээснийг бид бичээсээс хардаг байгаа. Мөн дараа нь ухаалаг эмэгтэйн талаар хэлсэн. Сайн эхнэр бол ухаалаг эмх байх ёстой. Ухаантай байх нь зөвхөн бас боловсрал бус, харин цагийг мэдэрч, үгийг жинлэж, асуудлыг мэрэгнээр шийдэх юм чадвар байдаг. Мөн эзний үг мэрэгэн ухааны эхлэл учир үгийн дагуу амьдардаг, үгийг дагдаг, дуулууртай байдаг эмэгтэй ухаалаг эмэгтэй юм аа. Ухаалаг эхнэр уур хэлэнгээр бус, төвчээрээр бусдтай харилцаж, нөхөртөөгөө харилцаж хариулдаг байгаа. Тэд маргааныг гал дээр биш, амар тайвнаар унтраадаг. Түүний ухаан гэр бүлийн уур амьсгалын тогтоон барьж, хүүхдүүд нь амьдралын сайн үлгэр дуурайл болдог байгаа. Мөн цааш нь гэр бүлээ хайрлан авч явдаг эхнэр хүн сайн эхнэр юм аа. Эхнэрүүд нөхөр хүүхдүүдэд хайрлаж, чин сэтгэлээсээ авч явдаг. Энэ зөвхөн хоол унд бэлтгэх тухай биш, харин гэрийн уур амьсгал, эм нэгдэл, халуун дулаан харилцааг бий болгодог тухай ярьж байгаа гэсэн үг. Ийм эхнэрийн гэрт хайр мэдэрдэж, хүүхдүүд нь аюулгүй, үн цэнтэй гэдгээ ойлгож өсдөг. Эхнэрийн хайраар нөхөр нь гэртээ ирэхэд бас амар тайван, тайвширлыг олдог байгаа. Энэ бол үнэхээр эрдэнсээс ч илүү үнэт зүйл юм а гэж сая сургаалт төгс ном дээр хэлсэн байна. Тэгээд мөн сайн эхнэр цэвэр ариун амьдрах ёстой талаар хэлсэн байдаг. Гэр бүлийн харилцааны хамгийн чухал зүйл бол цэвэр ариун байх. Эхнэр нь нөхөртөө, нөхөр нь
эхнэртэй итгэж цэвэр ариун байдлаа хадгалах нь маш чухал юм аа. Сайн эхнэр нөхрөө хүндлээд хайрлаа зогсохгүй өөрийн цэвэр ариун байдал дээр бас хадгалж цэвэр ариун байдлыг эрэлхийлдэг байх ёстой. Энэ зөвхөн ёс суртахын төдийгүй бодол санаа, зориг, хайр, мөн амлалтандаа үнж байх талаар хэлж байна. Цэвэр ариун эмэгтэй өөрийгөө болон гэр бүлээ хүндлээ зогсохгүй тэрээр эзний өмнө ч нөхрийнхөө өмнө ч шударга амьдрд юм аа. Эцэст нь хэлэхэд сайн эхнэр бол төгс эхнэр биш. Харин эзэнт найдаж өдөр бүр суралцаж өсөж байгаа эмэгтэй гэл. Тийм эхнэр бол эрдэнэсээс ч илүү үнцэнтэй юм аа гэж хэлж байна. Нөхөртөө итгэл, гэр бүлдээ амар тайван, нийгэмдэр гэрэл болдог. Тиймээс эхнэрүүд гаднах гоо сайхан бус эзнээс ивээх зүрхийг эрхэмлэж итгэмжит эхнэр байхын төлөө хамтдаа залбирч хичээх учиртай юм аа. Яавагаас эмээгч эмэгтэй нь жинхэнэ магтууштай эрдэнэсээс зүүнтэй эмэгтэй юм аа. Ингээд өнөөдрийнхээ цагийг дуусгаад эзэн бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн таньд баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Тэгээ эхнэрүүдийг маань та бас өнөөдрийн үгээрээ урамшуулсанд баярлалаа. Хэрхэн сайн эхнэр байх, хэрхэн бурхан танаас имээдэг, нөхрөө хүндэлдэг, нөхрөө хайрладаг, хэрхэн гэр бүлийнхаа ив нэгдлэн байх талаар та бас ойлгуулж ухааруулсанд танд баярлалаа эзэн минь. Тэгээ бүхий л эхнэрүүдээ, эмэгтэйчүүдээ таны нэрээр өрөөж байна. Энэ өдрийн турш та бас хамт байгаараа, услаараа, тордороо, хайрлаараа, халамжлаарай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.